Туршилт 4. Альва хэлбэлцэж байгаа биетүүд дууны үсгэр болдог бөгөөд хүний чих 20-с 20 мянган герцийн давтамжтай хэлбэлцэж байгаа үсгэрээс гарах дууг сонсож чаддаг. Зарим амьтдын сонсох дууны давтамжийн хязгаарыг бид харж байна. Энэ туршилтаар давтамж гэдэг физик хэмжигдэхүүн юу болохыг ойлгож, дууны давтамжтай холбож ойлгох болно. Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр хэлбэлцэж буй шугамны давтамжийг тодорхойлох болно. За энэ давтамжид шугамны өөр ямар хэмжигдэхүүнүүд нөлөөлж байгаа вэ гэдгийг судлах болно. Энэ болохоор G хавчаар. За энэ болохоор 100 г-ийн массууд. За энэ болохоор секундометр шугам. За хайч наалддаг тууз. Эхлээд G хавчаар ашиглаж шугамыг ширээний ирмэгт бэхлэнэ. За энэ туршилтын явцад шугамны уртыг өөрчлөх шаардлагагүй учраас ямар нэгэн урт дээр тохируулахад болно. Шугамны нэг үзүүрийг доош тарж байгаа тавих үед шугам хэлбэлцэж хөдлөнө. Энэ туршилтаар шугам зүгсэн масс шугамны хэлбэлцлийн давтамж хэрхэн нөлөөлж байгааг судлана. За нэг бүтэн хэлбэлцэл хийнэ гэдэг нь яг доотлын цэгээс за шугам хэлбэлзээд дээр ирээд буцаад доор ирэхэд нэг бүтэн хэлбэлцэл хийлээ гэж үзнэ. За тэгэхээр яг одоо 10 секундын туршид хэдэн удаа энэ хэлбэлцлийг хийж байгаа вэ гэдгийг тоолно гэсэн үг. Давтамж гэдэг нь 1 секундэд хэдэн бүтэн хэлбэлцэл хийж байгаа тоог хэлнэ. Давтамжийн нэгжийг герц гэж нэрлэдэг. 300 герцийн давтамж гэдэг нь 1 секундэд 300 удаа хэлбэлцэл хийж байна гэсэн үг юм. Эхлээд 100 г-ийн массыг шугамны үзүүрт наалддаг тууз ашиглан сайтар бэхлэнэ. Шугам хэлбэлцэж эхлээд 2-оос 3 хэлбэлцэл хийсний дараа секундометрийн ажиллуулж хэлбэлцлийг тоолж эхлэе. 10 секундын хугацаанд хэдэн удаа хэлбэлцэж байгааг сайтар тоолох хэрэгтэй. Хэмжилтийн үр дүн хүснэгтэд тэмдэглэе. Туршилтыг дахин давтан хийж мөн хэмжилтийн утгыг хүснэгтэд тэмдэглэнэ. Хоёр хэмжилтийн дундаж утгыг тооцоолж хүснэгтдээ бичцгээе. Хэмжилтийн үр дүнг 10-д хувааж 1 секундэд хэлбэлцэж байгаа тоо буюу давтамжийг тодорхойлно. Нэмж 100 г-ийн массыг бэхлээд хэмжилтийг давтан хийцгээе. Энэ мэтчилэн нийт 5-аас 6 массын өөр утганд хэмжилтийг авч хүснэгтдээ тэмдэглэе. Энэ хэмжилтэд хамаарах ба үл хамаарах өвсгчүүд хяналтын 2 өвсгчүүд юу байж болох вэ? Хэмжилтийн утгуудаа ашиглаж график байгуулцгаая. X тэнглэхийн дагуу үл хамаарах өвсгчийг, Y тэнглэхийн дагуу хамаарах өвсгчийг авна. Цэгүүдийг дайруулж хамгийн тохирцтой нэг шулууныг зорно. Графикаас харахад шугамны масс ихсэхэд давтамжийн тоо буурч байна. Гитар хөгжим нь 6 утастай байдаг бөгөөд утаснуудын уртууд ижилхэнч нарийн бүдүүн буюу массууд нь өөр байдаг. Бүдүүн утас нь бага давтамжтай хэлбэлцэж, доод өнгөөр дуурдаг бол нарийн утас нь их давтамжтай хэлбэлцэж, дээд өнгөөр дуурдаг байна. Бидний хийсэн туршилттай гитарын утасны хэлбэлцлийн давтамжууд юугаар адилхан байгааг тайлбарлаарай. Гитар хөгжим тоглоход утасны уртыг мөн өөрчилж, өөр давтамжтай дуу үүсгдэг. Манай туршилт дээр юуг өөрчилснөөр давтамжийг өөрчилж болохыг олоорой.